16 мегац-аас 10 нь бол гэрээлтсэн байж байгаа. За хамгийн өндөр ач холбогдолтой төслөөр бол ТЭЦ 5 эрхэмлэгдэжсэн агаарын бохирдлыг бууруулах 50,000 яндан шууд орлох боломжтой гэдэг утгаараа бид нэр сая сарын өмнө төрийн үеийн түншлэлээр нийслэл Улаанбаатарт 20% эзэмших байдлаар бол ТЭЦ 5-ын гэрээг бол зурж амжилттай бол төсөл хэрэгжиж эхлээд байгаа. За мэдээж PPPA буюу төрийн үеийн түншлийн том хилцээр гэрээ учраас хавсралт гэрээнүүдээс бүрддэг. Үүн дээр бол нүүрсний үнийн зохицуулалт, эрчим хүчний үнийн тариф, дулааны тариф гэх мэт олон асуудлуудыг бол хавсралтуудаар тохирж өгдөг. 2-3 хууль, эрчим хүчний тухай хууль боллын дагуу үн тариф тохирох асуудлууд байгаа. Эдгээр ажлууд бол үргэлжлээд одоо ингээд амжилттай төсөл хөвлөд явж байгаа. За ТЭЦ 5 төслийн хувьд гэвэл бол 2027 оны сүүлээр ашиглалтанд орохоор юм төлөвлөгдөж байгаа. Ер нь Улаанбаатар хотын одоо энэ жил эхлүүлсэн 10 гэрээсэн мега төслүүд маань өөрөө 27 оны наадмын үеэр тулын хурдны зам маань зорчих хөдөлгөөнөө нээн гэсэн төлөвлөгөөтэй 27 оны ер нь бол наадмын одоо үе болон 2 дугаар хагас дээр бол одоо эдгээр өсөлсөн 10 төслийн 5-аас 6 төсөл нь бол дуусах графикын дагуу ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгснээр Улаанбаатар хотын энэ 40 жил шийдэгдэж байсан суурь асуудал болох дулаан, цахилгаан, агаарын бохирдол, төгжрөл гэх энэ одоо суурь асуудлууд бол одоо 20-30% заримдаа 50% хүртэл шийдэгдээд явахаар ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр 27 онд бол үр дүн гарна. 26 онд бол биднээс энэ бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүлэх төсөв мөнгийг бол тасалбарлахгүй байх, бүтээн байгуулалтуудаа дэмжих ийм хариуцлагатай он жил 2026 онд бол ирж байгаа гэдэг дуулах хэрэгтэй. 27 оны эхний хагаст бол мөн зарим бүтээн байгуулалтын ажлыг бол төгсгөл рүү дэмжиж ажиллах. Ингээд 27 оны 2 дугаар хагаст бол бүтээн байгуулалтын ажлууд бол эхнээсээ дуусч иргэдэд маань бас нөлөө нь бол шууд харагдах хаа гэж бодож байна.